За сайн байцгаана уу. За энэ удаагийн уншлагаар болохоор за амьдралын зорилго сүнсний өгөгдөл юу вэ гэдэг тийм сэдвүүтэй уншлага унших гэж байна. За ингээд энэ хөзрүүдээр өнөөдөр болохоор дандаа Oracle картуудаас мессеж авнаа. За одоох энэ нэг дэлгэцэн маань цоошлогдохгүй яаж чадана гэдэг шалгалт. За одоо болсон. За тийм болохоор Oracle мессежүүдээр картуудын мессежүүдээр арай жоохон бусдаас арай өөр төрлийн уншлага хийх гэдэг юм л да. Тэг бас сэдвэн жоохон гүн гүнзгий за зарим улсад таархалах хэрэгтэй нэг нь олж үзээсэй гэсэн бас бодолтойгоор хийх гэж байна. За өнөөдрийн хөзрийн космик энержи хөзрөөс яг космик энержи тийм космик энержи life force амьдралын зорилго гэсэн өөрөөсөө яг ийм Oracle карт байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг энэ картаас ерөөсөө сонголтын хөзрөө хийе гэж бодож байна. За. За нэгдүгээр групп, хоёрдугаар групп, гуравдугаар групп гээд 3 группээр нэгдүгээр группийн амьдралын зорилго сүнсний өгөгдөл. За ер нь хүн сүнс хүний бие махбодод ороод ирэхдээ ер нь зорилготой, гэрээтэй бэлдгээ гэж байгаа. Тийм. Өөрөөсөө нөгөө нэг ихэнх хөвлөнөөс унаал одоо тэр нөгөө уйлах мөчл хамгийн түрүүнд л одоо яг бүх юм мартаал яг цагаан цаас болоод л ундаг. Түүнээс тэр хүртэлх хугацаанд ихэнх хөвлөгөөс гарах хүртэлх хугацаанд бүгд ерөөсөө зорилгоо санаж яадаг гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор амьдралын явцад нийгмийн явцад ингээд ерөөсөө ямар зорилготой яах гэж ирсэн сүнс вэ гэдгийг бүр мартцсан байдгаа л гэсэн үг. Маш ховор цөөхөн тохиолдолд хүмүүс санаж яадаг, зарим нь одоо ингээд бясалгалаар сандаг болдог. За тэгэл тийм одоо олон төрлийг авсан сүнс нь ойрхон хүн гэх юм. За тийм хүн бас илүү хурдан сандаг гэсэн үг. Тэгвэл бага залуу сүнснүүд ер нь нөгөө эргээд нөгөө нэг санах явц нь айгу удаан байдаг гэсэн. За тийм нэг тийм бас сонирхолтой байх болов гэдэг бас тийм юу ярьчих. За 3 группийн сонголт болохоор энэ өглөө нөгөө ажлаас өмнө яарад бичлэг хийж байгаа болохоор бас гой тайван байж чаддаг юм байна. За 3 групп family юу гэж уншдаг. Энэ үе за уншуулж байна. Family-г нь нэгдүгээр групп, хоёрдугаар групп. За гуравдугаар групп. За ингээд группээ сонгогдсон байхаа. За ингээд нэгдүгээр группийн уншлаганд орё. За Oracle картуудаас мессежүүдийг за нэгдүгээр группийн зориулсан мессеж. Нэгдүгээр группийн зориулсан мессеж.
боломжтой болсон мессеж. За одоо нэг өдрөөс мессеж аваад за тэгэл уншлахаа. Амьдралын зорилго сонсны өгөгдлийн талаар. За хүчрийг дэлгэж дууслаа. Хүчрэг дэлгэнэ гэж бас хэлж шүү. За family гэж хүчрэг сонгож. За family нь болохоор long your friends and family is central to your life purpose гэнэ. За таны амьдралын зорилго бол ерөөсөө л гэр бүл бас найз нөхдөө одоо ингээд нэг өөрийн энэ халуун дулаан уур амьсгалаар халуун дулаан хайраар одоо инрэх бусдад хайрыг түгээх маш тийм сайхан сэтгэл хайрыг түгээх ерөөсөө таны амьдралын зорилго энэ удаагийн амьдралын зорилго бол тийм ээ гэж шүү. За ерөөсөө энэ дээр бас давхар love гэж үзэр гарч иж байна. Love гэхээр ерөөсөө тий бүгд л love гэдгийг бол мэдчихэж байгаа тий. За тэгэхээр хайр гэдэг юм бүхнийг одоо яаж өөрчлөх одоо хэмжээний хүч чадалтай тийм агуу идвэ гэдгийг л одоо бусдад зааж сургаж ойлгуулах тэрийг одоо нэг багшлан гэхээсээ илүү үр хүүхдээ хань ижлээ заах дүүгээ найз нөхдөө тийм аюу тийм бурханлаг одоо ямар ч одоо нэг хариу нэхэлгүй хайраар хайрлаж бусдыг ингэж зөөлөн өрөвч сэтгэлээр инрэх за ийм амьдралын зорилготой иржээ. За хоёрдугаарт нь бас та өөрийнхөө яг дотооддоо болохоор өөрийнхөө энэ бол гадагшаага хандж байгаа ойр орчин эргэн тойрондоо хайрыг одоо юугүйгээр хязгааргүйгээр ингээд түгэх хайраар дамжуулж хүмүүсийг одоо уян зөөлөн инэрэнгүү сэтгэлтэй зөөлөн сайхан болгох ийм үүрэг оройлтой гол зорилго нь тэгж иржээ. Их сурвалж бол хинч хаанч бурханлаг их сурвалж бол тий хинт ч хаанч одоо байдгаа. Бас бусдад хайр түгээхдээ өөрийгөө ч гэсэн хайрлахаа мартаваа гэсэн байна. Өөрийгөө ч гэсэн хайрлахаа мартав. Амьдрал бол бэлэг юм аа гэдэг байгаа бас. За бусдад хайр түгээх явцдаа та өөрийгөө яг өөрийн таны сүнсний зорилго болохоор яг юу гэхээр энэ дотоод хүүхдийг ингэж ангаах inner child гэдэг чинь дотоод хүүхд гэсэн. Дотоод хүүхд гэдэг чинь нөгөө жинхэнэ сүнсээ хэлээд байгаа. Тэгэнгүүт сүнсээ та бусдыг хайрлж инэрснээрээ
өөрийнхөө дотор хүүхдийг бас давхар ингэж нэг хайрын энергиэр, хайрын эрч хүчээр ингэж бүгдийг ингэж хамттан эдгэж ангаах одоо тийм үүрэгтэй, тийм өгөгдөлтэй сүнсний өгөгдөл. Тийм зориг, тийм амьдралын зоригтой ирсэн гэсэн үг. Энэ дотоодд байгаа энэ бяцхан хүүхдүүд болохоор бас л ингээд ерөөсө хайраар дутагдсан л байснаас байдаг ерөөсөө. Энэ гадаад орчны үр хүүхэд, гэр бүл, одоо найз нөхөд бүгд адилхан. Энэ өөрийн дотор байгаа дотоод сүнс ч гэсэн бас яг адилхан. Ерөөсөө бүх юмний их нь хайр учраас хайраар дутагдсан бүхнийг хайраар ивэж, хайраар эдгэж, хайраар ангаах. Өөрийгөө ч бас хайраар эдгэж, хайраар ангаах. За тийм л одоо гол сүнсний одоо энэ насанд энэ одоо амьдралд ирсэн зориг юм а. Та магадгүй урд насандаа тэрийг тийм сайн одоо мэдэрч чадаагүй сүнсэндээ, дотоод сүнсэндээ нэлээ юм шарахтай тэгээд эдгэж ангааж чадлаггүй бас магадгүй энэ ертөнцийг орхисон байх л ба. Тэгээд энэ насандаа болохоор хүн яг нэг өөрийнхөө эдгэж ангааж чадаагүй хамгийн алдаа гаргасан юм а засгал гэж юу н ирдгээл гэд ойлгож болно. Тийм болохоор энэ амьдралын тийм гол утга одоо тэгээд яг одоо энэ одоо eternal love гэд хайр гэдэг бол бүрээс ингээ мөнхийн юм. Сүнс болоод дээшээ тэнгэрт явсан ч махан биенд байгаад энд байсан ч яг л энэ цаг үед бусдыг ч өөрийгөө ч ингэж ерөөсөө мөнхийн хайр үргэлжилж идэг аа. За тийм одоо их гоё сонирхолтой утга учиртай мессеж бол танд бол ирж байгаа юм байна. Энэ трансформашн гэдэг бол бас өөрчлөлтийг илэрхийлдэг. Тийм өөрчлөлт. Тэгэл энэ болохоор одоо үнийг инэрүүлэх бас адилхан. Тийм ээ? Инэрж инрүүлэх. Бас л нөгөө төрөний ярьдаг бас сайхан сэтгэлээр л одоо хүнийг инэрнэ штэ, тийм ээ? Түүнээс сайхан сэтгэлтэй, дулаан сэтгэлтэй биш бол одоо хүнийг инэрч хайрлах сэтгэл угаасаа хүнд төрөхгүй. Тийм болохоор одоо инэрж инрүүлэх бусдын одоо бусд хүмүүсийн өөрөөсөө ялгаатай байдлыг одоо ингээд хүлээн зөвшөөрж бас өөрийнхөө ч гэсэн төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөө гэж байгаа. Тэгэхээр одоо хүн болгоныг надаас ялгаатай, надтай ижилхэн байх албагүй, бодол санаа, үзэл бодол ч юм уу бүх юм надтай ижилхэн байх албагүй. Энэ хүн өөрийнхоороо байж байгаагаар төгс гэдэг одоо энэ ойлголт ухамсарыг олж ойлгох бас таны амьдралын бас тийм зорилго байгаа даа л да. Өөртөө таалагдуулах гэж юм уу? Одоо бусдад таалагдах гэж юм уу? Бусдад хүлээн зөвшөөрөх гэж юм уу? Эсвэл бусдыг өөртөө одоо тохируулж тааруулах гэж юм уу? Одоо ердөө тийм бол одоо шаардлага бол байхгүй. Яг юу хэлж өгнө гэхээр өөр гадны хин нэгнийг ч бай, гэр бүлийнхаа гишүүн бүрийг ч бай, найз нөхдөд ч бай, надаас өөр. Гэхдээ байгаа чигээр нь хүлээж авч хайрлах нь л одоо жинхэнэ ямар ч нөгөө нөхцөлгүй болцолгүй хайр. Танд яг тэрийг ингээ одоо хэлэх цаг нь бас хэлж ойлгох бас нэг тийм цаг нь бас ирсэн л юм шиг байна. Тэгээд жаахан тийм өөрчлөлтийг танаас ингээд нөгөө тий трансформашн гэдэг чинь одоо нэг юм авгалтай жижигхэн авгалтай байжгаад тэгээд маш гоё үзэсгэлэнтэй эрвэхэ болж ингэж өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг ингээд сүнс бол яг тэр талаасаа одоо таныг цаг нь болжээ. Одоо хүний амьдрал хичнээн настай байлээ. Юмыг нэг ойлгож, уучлж, ухаарч, дээрэс нь байгаа чигээр нь хүлээж авч яг үндсэн одоо тэр нэг ирсэн зорилгоо бас нэг тийм санах цаг нь ч болж ер нь хайр гэдэг бол ерөөсөө мөнхийн юм шүү гэдгийг бас
Гэхдээ яг энэ дээр голчлон хэлж байгаа санаа нэг бүр юу л байна л да. Таныг өөрчлөгдөх цаг нь болчихжээ гэж хэлээд байна л да. Та ийм зоригтой ирсэн. Тэрийг одоо нэг өстөнтэй санахгүй байгаа бол та санаж хүмүүсийг ингэж шүүхгүйгээр тунгаахгүйгээр байгаа чигээр нь энэ надаас өөр гэдгээр нь хүлээн зөвшөөрж тэр талаасаа одоо өөрчлөгдөх цаг нь бол одоо болсон гэдэг. За энэ жинсэйва gift this гэдэг жинсэйва gift this гэдэг нь болохоор амьдрал бол бэлэг юм аа гэдэг юм. За би тэгээд цаашаах өгнүүдийг нь одоо илүү дэлгэрэнгүй те. Амьдрал таны хувьд одоо таны хувьд өрнөж байгаа тул өнөөдрийг ашиглаж өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж амьдралаас бүрэн дүүрэн одоо таашаалыг мэдрэх авах боломжийг ашиглаарай. Амьдрал бол бэлэг болохоор энэ ирсэн цаг хугацаанд та одоо ирсэн энэ хүлээж авч байгаа энэ бэлгэндээ бүрэн дүүрэн амьдраарай гэдэг. Амьдралыг ерөөс ингэж утгаар нь одоо ингэж нэг таашааж амьдраарай тий. гэж амьдралыг илүү гүн гүнзгий мэдрээрээ, илүү таашаагаарай. За тийм одоо зөвлөгөө хөзөртэй. За энэ болохоор Two of Summer гэдэг. Two of Summer буюу энэ дээр бас их гоё мессежний үзэр байгаа. За энэ нь болохоор хэн нэгэнд дурлах эсвэл түүнд ноцтой үүрэг амлалт өгөх, уучлал болон асуудлыг шийдвэрлэх, бүү буужиг таны харилцаа эдгэрч болно гэж байна. Аливаа харилцаан дээр бити бууж өгөө. Тэр нь болохоор одоо юу юм? Хайртай байлаа гэд мэдээж одоо энэ үр хөвгтэй ч бай, гэр бүлтэй ч бай. Хайртай байрлаа, болцолгүй хайрлаа гэдэг нь өөрөө одоо нэг юм болгоныг нь одоо байгаагаар нь хүлээж авах гэдэг нь бол таны сүнсний өгөгдлийг ингэж сүнсийг одоо юу яах гэсэн үг. Юу гэх юм сүнсийг эдгэж ангааж яг байгаа чигээр нь юмыг хүлээж авахад таны сүнсний эдгэрэлт энэ inner child-д эдгэрэлтэнд хэрэгтэй болохоос биш хин нэгний одоо бууж өгөөд уучлаад ингэж байх нь өөрөө тэр хүнд тийм одоо зөв биш гэсэн үг байхгүй юу? Тэр хүний сүнсний эдгэрэлтэнд за хүүхэд байлаа гэл за тэрийг тгий гэж нэхэр нь за одоо эрхлүүлдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээл бууж өгөөл за нөхөр чи ямар нэгэн алдаа ч юм уу эхнэр чи ямар нэгэн алдар за байгаа чигээр нь хайрлж ин гэдэг ингээд бууж өгөөд байх юм бол тэр сүнснүүдийн хувьд тийм одоо ашигтай бас биш. Яг тэгэл юмыг яг нэг зөвөөр нь шударгаар нь хамгийн одоо тэр нэг хин хинийхээ сүнсний өсөлтөнд хин хинийхээ сүнсний өгөгдөлт нь одоо эдгэрэлт ангаалтанд нь яг л тийм нэг өөрийн гэсэн байр суурьтай тэгтээ өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрж байгаа ч гэсэн өөрийн гэсэн байр суурьтай байх. Энийг яг ялгааг нь ойлгож байгаа болов яг ойлгоход айгүй тийм энгийн сүнслэг чиглэлийн юм ойлгохгүй нь бол ойлгоход хэцүү нэг жоохон тийм. Тэгэхээр тэр яг юу гэж юм гэхээр хоёр талын энэ бүх хорвоо дэлхий дээр ирсэн бүх сүнснүүд л ерөөсөө сүнсээ хөгжүүлэх гэж сүнснийхээ шатлалыг ахиулах гэж энэ дотор хүүхдээ ангаах гэж бүгдээр л ийм шалтгатай ирсэн болохоор таны хувьд магадгүй ингээд хин нэгэнд бууж өгөх одоо хин нэгэнд ингээд уучлаад байх нь таны хувьд одоо ухамсартайгаар ингээд уучлаад ингээд байх нь таны хувьд магадгүй ингээд зүгээр байж болох ч бусдын хувьд бол бас тийм биш байна. Тэгэхээр нэг алтан балаас дунджиг яг нэг барайл ерөөсөө яг нэг цэвэр үнэн шударга дээр хин хинийгээ бодсон байр суурин дээр байхыг илэрхийлээд байгаа. Энэ бас харилцааны аяйгүй хэцүү хэсэг л дээ. Ер нь бол маш хэцүү хэсэг. Энийг сүнслэг төвшөнд нэлээд гүн гүнзгий ойлголттой болж иж ер нь ойлгох асуудал яригадаад байна энэ дээр бол. Тэгвэл одоо ингээл
хайртай хүмүүсүүдээ болцолгүй хайрлаж байгааг л ингээл хайрлахаар нөгөөдөл нэг хөөхд болуулж байна, нөхөрч байна ингээд нэг жоохон давруу зангууд нь улам тэднийг сүнснийх нь хөгжлийн хувьд бол ерөөсөө та энд магадгүй шархлаад ч юм уу эсвэл та ухамсартайгаар тийм байгаа тэднийг дураар нь ингэж нэг болцолгүйгээр хайрлаж байгаа учраас таны хувьд бол асуудал биш болгоч нөгөө үр хүүхдийн чинь хувьд ч юм уу эсвэл тэр уучлал ах トゥ угийн чинь хувьд ч юм уу ингээд ерөөсөө тэдний хувьд ч бас сайн бишээ гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор хин хинийхээ сүнслэг хөгжилд хэрэгтэй байхын алтан дундаж энэ нэг юм цэг одоо энэ нэг жинлүүр байлаа гэхэд яг нэг юм голын энэ байршлаа олж харьцахыг хэлээд байгаа байхгүй юу. За хэлсэн үгийг минь утга санааг минь ойлгосон байх гэж найдаж. Би бүр энэ хэцүү юм ойлгуулах гээд одоо сүултээ бүр ээрч юм ороод айгу. Үгэн ч олдохгүй яг юу гэж хэлвэл ойлгох хүлээгээд угаасаа бас нэг тийм юу гэх уран цэцэн өгтэй хүн биш л те. Тэр мэрийг шүүмжлэл ах шиг байна. Одоо тэгээд хамаагүй би хин намайг шүүмжлэх нь надад ерөөсөө байдлаа байхгүй учраас би тэр дээр нэг ач холбогдол өгөхгүй байгаа шүү ер нь те. Тэгэл нэг сонсох тийм хүний сонсоод ойлгочихвол уул гадаад хэлээр яриад байгаа биш юм байна. Тэгээд нэг юм болох байлгүй л гэж бодож байгаа шүү дээ тий. За. Яг л саяхыг хэлж ин энэ дээр хараа болгоомжтой хэрнээ тийм ухаалаг үйлдэл. Бусдад сайхан сэтгэл гаргана гэдэг чинь өөрөө ингээд болгоомжтой хэрнээ ухаалаг. Тэгээд бас яг энэ дээр наривчилсан мэдээлэлд одоо нямбаа анхаарлаа хандуул гэдэг. Магадгүй эн чинь нэлээд ингээс энэ сүнслэг чиглэл дотор бол бас хүн нэг айхтар ойлгоход хэцүү юм яриад байгаа учраас энэ дэр нэлээд юм наривчилж нямбаагаар анхаарлаа хандуулаарай гэдэг байгаа байхгүй тэгжээж ойлгохоор юм байна угаасаа. Маш энгийн үг хэллэгээр тэгээд нэг тийм яг тэр нөгөө ялгаа зааг завсрыг тэр хүнийг хайрлах энэ өөрийгөө дотоор хүүхдээ ангаах тал дээр бол сая бол тийм яг тэр дээр энэ яг юу гэж хэлэх гээд байгааг нь маш тийм анхааралтай нарийн ойлгоорой л гэж хэлүүлж чинь сүлд нь бол тийм. За нэгдүгээр группийн уншлага ер нь бол тийм сүнсний амьдралын зорилго нь бол ойлгомжтой боллоо тийм. Сүнсний өгдөл тал дээр болохоор яах гэж нэхэр энэ өөрийгөө ангах. Өөрөө нэлээ юм дотоод сэтгэлдээ бас тийм энийг хайраар дамжуулж өөрийгөө ангах байгаад байгаа байхгүй юу. Тэгэл амьдрал болохоор бэлэг учраас тийм ерөөсөө амьдралыг бүрэн төгс утгаар нь одоо мэдрээрээ гэж танд. Хэлж байна да. Энэ трансформашн гэдэг дээр бол таны нэг юм өөрчлөлт хийх энэ цаг хугацаанд жоохон ингээ болчихжээ. Одоо хүний амьдрал нас хижнээ хэдэн настай байсан ч одоо мэдэхгүй шүү дээ. Одоо ер нь амьдралыг тийм ээ. Тэгэнгүүт одоо нэг тийм өөрчлөлт хийх та нэг жоохон тийм сүнслэг амьдралын зорилгоо нэг ойлгох цаг нь болцсон гэдгийг л сануулж байна гэсэн үг тийм. Өөрчлөх цаг нь болсон гэдэг. Тэгвэл бүгд нэг мартцсан явж байдаг шүү дээ. Одоо бүгдээрээ л адилхан дөө. Энэ нийгэмд чинь одоо мөнгө гөрөг санхүүл байхгүй бол амьдрал одоо болохгүй байгаа учраас зүгээр бүгдээрээ л ажил төрөлтөөгөө одоо тий ажлын төлөө гүйсээрээ л одоо нэр амьдрал цааш хэд наслахаж мэдэхгүй гүйж идэг шүү дээ. Тэгэхээр танд нэг юм зүгээр нэг бодоод үзээрэй л гэсэн санааг л одоо хэлүүлж яана л гэсэн үг ерөөсөө. За энэ нэгдүгээр группийн уншлага өндөрлөө.
За 2 дугаар групп. За энэ 2 дугаар группийг сонгосон хөзрийг жоохон дэлгэрэнгүй. За нэлээд бүтээлч байдлыг илэрхийлсэн одоо тийм зохиолч юм бичдэг тий. Хөгжмийн зохиолч байдаг юм уу, ном шүлэг дуу зохиодог байдаг юм уу. За тийм хүний картыг сонгожээ. За магадгүй энэ нь болохоор амьдралын зорилгодоо тодорхой хэмжээний юм сүнсний өгөгдөлтэй хийх ажилтай. За олон хүмүүсийг сайхан шүлэг бичиж, сайхан дуу зохиож, сайхан одоо ийм онцгой авьяастай чадaltaй төрсэн иймэрхүү хүмүүс болохоор ерөөсөө зорилготой сүнс нь бусдыг өөрийгөө ч бусдыг ч нөгөө одоо энэ хөгжмөөрөө дамжуулж одоо уйрааж ангааж тийм ээ эсвэл шүлгээрээ дамжуулж уйрааж ангааж эдгээж энэ олон сайхан шүлэг зохиосон одоо байлаа гэдэг дууны шүлэг зохиосон байлаа гэл тэгэхээр одоо дууны шүлгээр нь дамжуулаад сайхан дуу аялгау нэмэгдээд за тэгээд дуу аялгаугийн хүмүүс сонсоод энэ дээрээс энэ маш их сайхан одоо юу гэдэг зүрх сэтгэлийн эдгэрэлт ангаалт ухаарлыг олж яадаг болохоор за тийм чиглэлийн одоо картыг сонгочээ. За энэ нь болохоор таны өнөөдөр амьдралын зорилгонд та нэг ямар нэгэн байдлаар энэ зөвхөн зохиолч биш байж болно. Ер нь өөрөө бие дааж юм хийгээд тэр нь бусдад ингэж түгээгдэж. Тийм. Бусдад түгээгдэж, бусдыг эдгэж ангааж, бусдыг одоо нэг газарчилж чиглүүлэх тийм үүрэгтэй хүн. Шууд утгаараа багш хүн байж болно. Багш хүн бас олон хүүхдүүдийг ирээдүйн сайн сайханд амьдралдаа хоолой хүрэхтэн тусалдаг тийм хүмүүс байгаа. Тэгэхээр тийм талын зорилготой гэсэн үг. Та мэрэгжилдээ өөртөө тохирсон хэлбэрээр нь авч хүлээж сонсоорой. За хөзрүүдийг нээж дэлгэчихэд. За тэгээд дандаа Oracle card өнөөдөр бол Oracle card reading. Энэ удаагийн амьдралын зорилго сүнсний өгөгдөл. За одоо cosmic energy хөзрөөс За ингээд дэлгэх хөзрүүдээ бол дэлгээд дуусчихлаа. За одоохон. За ер нь бол тийм зохиолч хуваарай голдуу одоо тийм бүтээлч юм гэдэг хүмүүс. Тийм бүтээлчтэй юу ч бүтээж иж болно шүү дээ ер нь. За тийм амьдралын зорилготойгоор тэрийгээрээ бусдад их олон тусыг хүргэх бусдыг одоо эдгэж ангаах за бусдад их л тийм тус нэмэртэл авьяас чадaltaй тийм одоо хүн байх нэ. За энэ болохоор энэ бүхэн надад биш харин чамд харин одоо тийм одоо танд тохиолдож байна гэж юм. Тийм.
Надад биш танд тохиолдож ингэж шүү тий. Та нар онцгой авяас чадaltaй та тийм одоо хүн нэ гэдгийг давхруулт гэсэн хөөзөр байгаа даа л да. Тий. Төөрөгдөл. За бууж өгөхгүйгээр санаа тавих нь төөрөгдөл төргөх хурдан зам байж болно. Бууж өгөхгүйгээр санаа тавих нь төөрөгдөл төргөх хурдан зам байж болно. Past love activation. За таны энэ удаагийн амьдралын ерөөсөд төлөвлөгөө, зорилго болохоор хин нэгэнд итгэх итгэл байна. Бусдын итгэл, дэмжлэг, бусдад итгэх тийм. За тэр итгэл гэдэг юмн дээр айгу тийм суралцах үүрэгтэй, зорилготой энэ удаа иржээ. Тийм. Энэ удаагийн төлөвлөгөө болохоор trust and plan. Тийм. Одоо энэ өөрийнхөө төлөвлөсөн энэ амьдралд ирсэн зорилгодоо итгэхийг бас бусдад итгэхийг ер нь тийм итгэл гэдэг юм таны хувьд айгу тийм энэ удаагийн айгу чухал тийм юу юм байна. Амьдралын зорилго. Тийм өнгөрсөн дэх байдлаа тийм өнгөрсөн дэх амьдралаас авсан энэ авяас чадвар хүн болгон энэ насандаа одоо энэ амьдралын зорилгодоо энэ насандаа одоо тэр онцгой авяас чадваруудыг одоо ингэ нээж чадахгүй. Тэгэхээр таны энэ урд өмнөх өнгөрсөн амьдралдаа одоо өөрийгөө нээж мэдэж одоо юу яаж чадсан, илрүүлж чадсан авяас чадлуудаа энэ насандаа хэрэглэж энэ цаг үедээ ингэж амьдрах. Тэр нь одоо мэдээж урд наснаас ирж байгаа таны авяас чадал байх болно. Тэрийгээрээ та бусдад одоо нэг үйлчилж түгээж тэгээд итгэл гэдэг юм өөртөө болон бусдад итгэх итгэл гэдэг юм таны хувьд айгүй тийм чухал байр суурийг эзлээд байна л да ер нь. Та өөртөө итгэснээрээ магадгүй энэ онгод авяас чадвар одоо ингээд бүх юмаа ингээд гаргаж хэрэгжүүлж чаддаг. За бусдад итгэснээрээ болохоор одоо энэ бусдад хамтарч ажиллах байдаг юм уу тэр магадгүй та нэг түрүүнийг хальт ингээ ярьсан шүү дээ. Та нэг ингээ шүлэг зохиодог хүн байлаа гэхэд тэр нь бусдад итгэснээрээ бусдад бас таны тэр тохирсон гоё аян дээр юу гэдэг шүлэг дээр чинь сайхан хөгжим зохиож өгöd ингээ хамтарч ажиллаж нэг тийм итгэлцлийн ийм нандин нэг ийм холбоо таны өнгөрсөн амьдралаас ирсэн авяас чадaltaй чинь холбогдож энэ насандаа энэ амьдралд ингээд нөгөө нэг амьдрах амьдралын зорилгоч нь болно гэж гарч ирээд байна тий. За энэ safety буюу энэ safety үзүүлэлхээр яг л тийм нөгөө тий аюулгүй байдал бол амьдралын үндэс. Тэгэхээр танд бол нэг юм өөр дөрөд сууж төвлөрж тэр орчин нь өөрөө аюулгүй маш тавтай тухтай ийм орчин байж магадгүй танаас юм нөгөө тэр бүтээл нь тэн зохиол нь эсвэл энэ хийдэг гараараа хийдэг хөдөлмөр нь одоо юу гэдэг тийм юмнууд нь бас юм гарах тийм одоо тийм нэг тийм тайван цаг хугацаа тайван жишээ нь та нэг тийм олон хүнтэй бужигсан тийм газар байвал бас хэцүү байдаг байх л та тэгэнгүүт нэг ийм тайван амгалан ийм сайхан цагийн байгалийн сайхан одоо нэг ийм чимээгүй ийм сайхан орчин танд ийм төвлөрлийг олгоод та бүр илүү энэ онгод авяас чадвар нь ингэж нэмэгдэж орж ирдэг. Энэ байгаль, уул, ус, энэ сайхан ханга үзэсгэлэнтэй юм болгоноос та магадгүй ингэж нэг тэр эрч хүч, энергийг улам ингэж нэмэгдүүлж за тэрийгээрээ зохиосон, бүтээсэн бүхнээрээ олон хүмүүст тэр нөгөө
тэр үеийн мэдрэмж, тэр үеийн тэр юм хүмүүст хүргэх. За тийм бас гайхамшигтай гоё зорилготой тийм хүн байна. Тэ амьдралын зорилго нь болохоор. За энэ дээр болохоор ерөөсө бүхнийг ингээл өөрийнхөө хий гэж байгаа. Зөвнө хоогод яддаг удасаа гэдэг. Энэ нь болохоор аливаа юмд ерөөсө хизээч ингээд дасан зогсох хэрэггүй. Юунд ч дасан зогсох хэрэггүй. Тийм болохоор бүх юмыг одоо энэ бисгүй ингээд нэг ямар ч ой модон дунд ямар ч айдасгүй ингээд гүйж яваад тэгсэн ер нь өөртөө айгүй ихтэй. Тэгэхээр яг таныг энэ бүсгүй шиг одоо жишээ нь ямар ч юмд дасан зогсохгүй одоо гэр оронд халуун дулаан орчинд ингээд суудаг бол тийм бүхэндээ дасан зогсохгүй юу ч хүлээж авах хэмжээний одоо тийм чөлөөтэй сэтгэлгээ нэг юм задгаа нэг юм одоо баригдмал биш тийм сэтгэлгээгээр нүдээр энэ орчлон ертөнцийн илүү сайхныг нь олж харж илүү сайхныг бүтээхээр одоо та энд нэгсэндээ замчилж газарчилж хөдөө гадаа явбал одоо тэр байгалийн сайхныг мэдээд өндөр уулын оргил дээр гарвал тэрний тэр сайхныг нь мэдрээд бусдад хүргэж түгээх тийм амьдралын зорилго байна. Одоо хүн болгоныг тийм ямар эрх чөлөөтэй ямар юм аз жаргалтай нөхцөлд одоо амьдарч байгаа вэ гэдгийг хүртэл ингэж өөрийнхөө биеэр ингэж бусдад үзүүлэх. Магадгүй та нэг юм аялагч хүн байлаа гэхэд аяллаа ямар сайхан өөрийгөө болон бусдыг одоо хичнээн гоёор ингэж эдгэж ангааж болдог вэ гэдгийг байгалийн сайхнаас яаж мэдэрдэг вэ гэдгийг магадгүй видео бичлэгүүд аяллаа видео бичлэгүүд одоо хийгээд тэрийг ингэж онлайн ингээ хүмүүст ингээд үзүүлээд тэрнээс ч олон хүн урам зориг аваад за яг тантай ажиллах ингээд гарын хөдөө байгальд гарын ягаардан гарыгээд нэгсэнтэй ингээд зам гаргагч хүн байгаа байхгүй юу? Зам гаргагч бас өөрийнхөө биеэр тэр та магадгүй өнөөдөр ингээд яг л надад бол ийм мэдрэмж орж ирээд байгаа. Та одоо нэг юм сууж байгаа газараа ингээд нэг юм 5 тухын одоо орчиндоо 5 тухтай бүстэй ингээд нэг юм нэг байр савнд ч юм уу өөр ингэс нэг өрөөтэй тэгэнгүүтээ тэндэл ингээл юм хийгээл ингээл одоо ингээд суудаг бол таныг өшөө илүү юм эргчлөөтэй болж бусдад замчилж байгалийн сайхан энэ агаар уул ус энэ арай өөр юмнуудыг үзэж юм нэг одоо тэгвэл таны одоо тэр энэ онгод авьяас чадвар энэ бүх юм чинь илүү сайн одоо танд ингээд нэгдэх гэдэг л та тийм нэгдэх. Хизээч хаанч тэгтлээ дасан зогсох гэж төрөөгүй. Одоо нэг гэр нэг байшингийн боломж тохоо одоо юу гэдэг тийм газар ингээд дасан зогсох гэж төрөөгүй. Чи байгалийн зэрлэг чөлөөтэй хүн хүч болж төрсөн бөгөөд тийм шин илүү сайхан ертөнцийг бүтээхээр энд ирсэн гэж байгаа юм. Энэ дэлхий дээр шин илүү сайхан ертөнцийг бүтээхээр тэгэхээр өөрийгөө чөлөөлж үүнийгээ биелүүлээ гэдэг. Өөрийгөө чөлөөлж үүнийгээ биелүүл. Нэг тийм замчлагч хүн байх гэдэг. Та ер нь нэг өдөрдөгч одоо хүмүүст зам гаргаж өгдөг, зоригтой үйлдэл хийдэг. Энэ дээр одоо нэг тийм хоёр төрлийн хүмүүсийн юм уншигдаад явчих болоо. Зарим нэг хэсэг нь ийм яг юм зохиолч хүмүүс. Тэгэхдээ энэ хүмүүс энэ байгальд гарч ингэжээж бүр илүү юм одоо илүү гоё хүн төрөх юмыг хийхээр байна. Нэг хэсэг нь бол ерөөсөө ийм замчлагч юм бусдыг ингээд араасаа дагуулсан тийм өөрийгөө хичнээн ийм эрх чөлөөтэй одоо тийм сайхан ертөнцид ирсэн хүн бэ гэдгийг ингээд бусдад мэдрүүлэхээр өөрөө зам гаргаж одоо нэгсэн доо тийм бусдыг манлайлах тийм үүргийг хүлээсэн тийм амьдралын зорилготой хүмүүс байгаад байна гэсэн үг. За энэ Prince of Autumn гэдэг нь болохоор за энэ юу илэрхийлж байна вэ гэхээр тийм ээ.
Энэ болохоор найдвартай хамгаалагч эрэлхэг хошин шогч хүнийг илэрхийлж байна. Эрэлхэг хэрнээ хошин шогч. Энэ угаасаа энэ үйлдэлийг эрэлхэг хүн биш бол тийм бас чадахгүй л ахалта зоригтой эрэлхэг хүн. Тэгэхээр болгоомжтой боловч ухаалаг үйлдэл. Бусдад сайхан сэтгэл гаргах. За тийм тэгж хэлж байна. Тийм ер нь бол энэ дээрээс угаасаа үгээрээ ингээл ойлгомжтой бусдад сайхан сэтгэл гаргах тий. Тэг болгоомжтой ухаалаг үйлдэл. За энэ болохоор Хаврын гүнж Princess of Spring өөдрөг үзэлтэй урам зоригтой бүтээлч ирч хүчтэй байдал. Мөрөөдлийнхээ араас нь явах цаг болжээ. Таны мэдлэгийн хүрээг одоо тэлэх зүйл их бий. Таны одоо бүтээлч байдал бол одоо ингээд нэг өсөж байгаа цаг үе гэсэн байна. Энэ бол ерөөс ингээд одоо танд ингээд нэг энэ сүүлийн 3 өдөр ерөөсөө одоо танд яг юу хэрэгтэй байгааг илэрхийлээд байгаа. Тэгэхээр та одоо мөрөөдлийнхээ араас явах цаг нь болчихжээ. Энд одоо ингээд нэг бусдыг замчилж, зам гаргаж одоо тийм нэг лидершипийг яриад байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрийнхөө салбарч чаддаг бүхэн дээрээ одоо нэг бусдыг дагуулах цаг нь болжээ. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх цаг нь болжээ. Таны амьдралын зорилго бол ийм ээ. Тэгэхээр магадгүй та нэг юм тав тухын бүсээсээ гарч арай өөр одоо нэг зорилгоо санаад илүү сүнснийхээ хөгжлийн төлөө одоо нэг тийм цаг нь иржээ гэдгийг л сануулж байна л гэсэн. За тийм 2 дугаар группийн уншлага бүтээлч байдлаар хүмүүсийг өдөрдөж залж зааварлаж зарим нь тэр гоё сайхан дуу шүлэг зохиож тэрүүгээр олон хүнийг эдгэж ангааж за тийм амьдралын зорилготой нэг 2 төрлийн хүмүүс энэ хөзрийг маань уншлагыг мань олж сонсох болов уу гэж бодогдохоор уншлага байна да тийм. Олон хүн сонсож байгаад янз янзын хүмүүс мэдээж таарж байгаа болохоор нэг тал байх боломжгүй л дээ. Ер нь урд наснаасаа ирсэн тийм авьяас чадвар байдлаараа л бусдад одоо нэг тийм үйлчлэх хүн байгаа л гэсэн үг шүү. Тэрийг мэдэж таньж илрүүлээг бол одоо бас илрүүлэх олох бодох цаг нь ирчихжээ гэж хэлээд ах шиг байна. За ингээ 2 дугаар групп өндөрлж байна. За 3 дугаар групп. 3 дугаар группийн уншлага. Та бол одоо энэ ертөнцийн сахиусан тэнгэр юм аа л гэдэг юм. За тийм хөзрийг та сонгожээ. Тий. Та бол байгаль болон амьтдыг хамгаалах гэж шүү. Байгаль болон амьтдыг харж хамгаалах. Тэдний талаар тийм зөвлөгөө өгөхөөр энэ дэлхийд сахиусан тэнгэр болж мэндэлжээ гэж байна. Нэгсэндээ их дэлхий байгалаа хамгаалах их чухал үүрэгтэй хүн байна да. Та тийм за амьдралын зорилго тэгж гарч ирж байна. Таны сонгосон өдрийн мессеж тийм ээ. За тэгээд дараагийн картуудыг нэгэт хий. За бүгдийн дэлгэцээд уншлах хийхэд жаахан тийм цаг ороод байгаа учраас
цаг маань их бага байгаад байна. Ажил араараасаа нэг. Сайхан тухтай суух цаг болдохгүй шүү. За confidence. За confidence гэдэг хөзөр маань яг юу карт маань яг юуг илэрхийлж байна вэ гэхээр энэ болохоор итгэл. Өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө чадварт итгэе гэж. За хөзрүүдээ нэнгээ тэгээд уншаад явна. Тэгэхгүй урд хоёр дээр шууд бүгдийг нээчээд уншсан жоохон цаг хугацаа нэлээд ороод байх учраас өглөөний цаг мөчид ерөөсө цаг хөрөлцөхгүй байна. За та болохоор тийм төрөлхийнхөө энэ нөгөө төрөлхийн чадвараараа та амжилтанд хүрэх гүн гүнзгий мэдрэмжийг бий болгож бүтээгч хүн байгаа байхгүй юу? Бүтээгч. Байшин барилга барих, за байгаль дэлхийг хамгаалах нэг ийм одоо нэг тийм та одоо нэгсэндээ бие махбодын нэг уран дарах ч юм уу, байшин барилга барьдаг юм уу, нэг тийм гагнуур хийдэг юм уу, ер нь нэг тийм бүтээлч хүн. Юу ч байж болно, ер нь бүтээгч. Хүн болгон тэрийг чинь чадахгүй шүү дээ. Тийм маш бас онцгой хүмүүс нөгөө нэг одоо дуучин байдаг юм уу, за тийм л байвал онцгой чадвартай гэж боддог. Гэтэл ерөөсөө тийм биш. Одоо нэг сайхан ойдлчин байсан ч ерөөсөө маш бүтээгч хүн хүссэн болгоно нь одоо тэр ойдлыг оёод ээж чаддаггүй тийм ээ. За сайхан хоол хүнд хийдэг тооч хүн байсан ч бас маш их бүтээгч хүн. Олон хүнд таалагдсан амттай сайхан хоол хийн гэдэг ч гэсэн ер нь маш их бүтээгч. За тийм болохоор та тийм бүтээгч хүн байна. Та яг байгаль дэлхийг хайрлах бас үндсэн таны амьдралын зорилго юу байгаад байна. Амьдралдаа яг яаж амьдарч явах вэ гэдэг дээр бол ерөөсөө өөрийнхөө бүтээсэн бүхнээр амьдрна гэж. Бүтээгч байдлаараа хүмүүст тус болоод одоо байшин барилга барих бүр юу ч байж болох байхгүй юу? Энэ бүтээгч хүн бол маш олон тийм өргөн цар хүрээтэй өөртөөхөө хийж чаддаг юмараа л одоо энэ амьдралыг авч явна л гэсэн үг. За шүү өөр ямар хөзрүүдэд илгээх вүлээ. За энэ байна. Танд байгальд цаг агаарт энэ одоо юунд ер нь энэ сайхан агаараас айгүй их ирч хүч авнаа. Тийм хөдөө хээрээс агаараас ирч хүч авнаа. Энэ бүтээлч хүнд хэрэг нэг юм байшин барилга дотор ячаал одоо тэгээд гардггүй бол биш агаараас таны ирч хүчийг сэргээж одоо юу гэх юм эрг цэнгээ авнаа гэж байна. Тэгэхгүй бол та нэг тийм нэг ингээд нэг далавчин тугарсан энж шиг болох гээд байна л да. Тэгэхээр ойр орхон байгальд цаг агаар дууланд гарч ирч хүч энерги сэргээх нь танд айгүй тийм чухал байдаг байж магадгүй. За ер нь энэ дээр бас нэг байгалыг гаргаж ирээд байгаа. Тэр танд нэг тэр байгаль хамгаалах, байгалыг хайрлах, за тэр чиглэлийн тэр амьдралын зорилго чинь өөрөө таны энэ амьдрах ирч хүчийг өгөх. Бас тийм учир холбогдол байна шүү. Тийм. Хөөцөл бас их сонирхолтой юм гаргаж ирж штэ тийм ээ. За одоо нэг хөзөр гаргачаад. За ойлгомжтой. За тэгэхээр та бүтээсэн болгоноороо амьдралаа авч явна. Таны гол амьдралын зорилго яг юу вэ гэхээр байгалыг их дэлхийг хайрлах хамгаалахаа. Их дэлхий байгалийн тэр эрч хүч агаар тэр одоо энэ уулс модноос та айгүйх амьдрах эрч хүчээ олж авна. Яг гэвэл та айгүй юм бүтээлч биеийн хөдөлмөр хийдэг ингэж
ийм хүн байгаад байгаа учраас таныг энэ их ирч хүчээр таныг цэнэглэх одоо тийм нэг учир жинцэнтэй гэсэн үг тийм. Агаарт гарч ивэл та эзэж энэ одоо энэ бүтээлч байдал одоо танд ингээд нэг гоё байнгын гоё хүчтэй ирч хүчтэй байна гэсэн үг. За энэ насанд болохоор бас яг яагаад ингэж ирсэн бэ гэхээр таныг одоо нэг урд насны өвлний үр карма байна шүү дээ тийм. Карма гэдэг чинь сайн муу карма байгаа. Тэгэхээр сайн муу кармагийн үеийн үрээр энэ мэдээж энэ кармагаа цэвэрлэх гэж за тэгээд өөрийнхөө бүтээсэн энэ тэр башин барилгаа барьд юм уу, мод чулуугаараа юм хийд юм уу, эсвэл ойдлоо хийд юм. Тэрэгээрээ шүү. Яг тэр өөрийнхөө бие махбод тэр өөрийгөө хийсэн бүхнээрээ баян тансаг одоо алтан хүний дархан ч гэж болно. Гэтэл тэр байдлаараа эд баялагийг бүтээж баян тансаг ингэж мөнгө төгрөгөөр хангагдаж амьдрах гэж энэ хорвоо дэлхий дээр та тийм одоо гэрээтэй зоригтой ирсэн гэсэн үг. Тэгээ таны энэ бүтээсэн болгонд ч одоо хүн амьдран, хүн хэрэглэн тийм бусдын хэрэглээг хангана. Тэрэгээрээ та эсрэгээрээ өөрөө баялагийг бүтээж тэрэндээ элбэг хангалан амьдрах гэж иржээ. Энэ дээр айгүй сонирхолтой тэр юм ойдог хүний юм гарч ирж шүү. Бүр юм нэхэж сүлжиж ойдог. За тэгээд энэ наснда тийм сайн муу үеийн үрээ цэвэрлэх гээд иржээ. За Divine Abundance гэж ерөөсөө эд баялагийг илэрхийлж байгаа. Та тэгэхээр өөрийнхөө бүтээсэн бүхнээр эд баялагийг бүтээн гэж байгаа байхгүй юу? Тэгээд хэрэгээр амьдрна бас. Бас их тийм сонирхолтой утга учиртай мессеж байна шүү, тийм ээ. За энэ өдөр юуг илэрхийлж байна гэхээр дараагийн алхмуудтай болохоор тийм урт хугацааны үүднээс төлөвлөөрэй гэж байна. Урт хугацаанд ингээ одоо хийж байгаа ажлаа гэдэг юм төлөвлөөрэй. Хамтдаа хийх одоо илүү сайхан зүйл байгаа шүү гэдэг. Эдгээр бол танд хамгийн сүүлд хэлж байгаа энэ үзүр гур болохоор одоо танд хэлж байгаа ийм одоо эндээсээ цаашаа ингээд хэрэгжүүлэх гэдэг юм зөвлөгөө үзүр байхгүй юу? Тэгэнгүүт таныг ингээд урт удаан хугацаанд ингээд амьдралаа төлөвлөөрөө төвчээртэй байгаараа магадгүй биеийн хүчний ч юм уу ийм ажил хийдэг болохоор тийм ядарч цуцдаг байх хэрэг тэгвэл та байгальд гараарай. Тэгээд альва юм нэг урт удаан хугацаанд нь төлөвлөж хийж байгаарай гэдэг байгаа. Тэгээд хамтдаа илүү сайхан зүйлс бий гэдэгт итгээрэй. Тэгээд сайхан хийсэн одоо тэр өөрийнхөө энэ гараар босгосон сайхан хийсэн юмнасаа таныг юм сэтгэл ханамжаа аваарай гэж байгаа. Би ийм мундаг, ийм гоё юм хийчихлээ. Би яста үнэхээр авьяастай чадaltaй яста ийм яста гайхамшигтай шүү. Миний энийг бол одоо өөр хүн ингээд над шиг хийж чадахгүй шүү гэдэг юм уу тийм. Гих маягаар өөрийгөө урамшуулж тийм тэндээсээ маш их сайхан тийм сэтгэл ханамжийг авж байгаарай гэж хэлж байна. Тэгвэл бас нөгөө бие цуцаж ядарч ингэж юмыг бүтээдэг хүн бас ингэж шантрах ч юм уу бас хэцүү байх цаггүй мэдээж байдаг байх. За тэр тал дээр чинь танд тийм айгуу гоё урмын үг хэлж байна л да. Тийм урмын үг. За Ten of Summer хөдрөөр яг юу илэрхийлж байна гэхээр гэр бүлтэйгээ найз нөхдөдтэйгээ тийм сэтгэл хөдлөлөөр дүүрэн амьдраарай. Тийм. Хүүхдүүдтэй тийм таныг сайн хандахыг хэлж шүү. Хүүхдүүдийг бол тийм гомдоож болохгүй тийм итгэж болох хүмүүс шүү гэж. Хүүхд яагаад гэвэл өөрөөсөө тэр том хүн шиг санаа суугаагүй янз бүр болоогүй байдаг учраас хүүхдүүдийг одоо ямар нэг байдлаар тийм яг жижигхэн хүмүүсийг том болохгүй юм шиг санаад нэг ядгүй одоо том чул бас нэг тийм байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг ерөөсөө тэгж тийм гомдоож болохгүй шүү л гэж хэлж ин л да. Ер нь бол тийм. Тэд бол жинхэнэ хинээс ч идэв итгэж болох хүмүүс. Та яаж харьцаж, та яаж хандхаас хамааралтай хүүхдүүд тантай одоо нэг цагаан цаасан дээр та юу бичих вэ гэдгээс чинь л одоо ерөөсөө хүүхдийн бүх юм хамааран шүү гэж хэлж байна. Хүүхүүд анханасаа том шиг одоо муу санаад юм байхгүй. Ийм цагаан цаасан дээр
таны одоо ингэж яаж харьцаж хандхаас шалтгаалаад тэр хүүхдийн зүрх сэтгэлд эргээд хүнтэй харьцах харьцаанд эргээд тантай харьцах харьцаанд одоо юу бичихдэг вэ гэдгийг шалтгаалах учраас хүүхдүүдэд бол итгэж болох хүмүүсээ тэдэнд айгүй ухаалгаар хандаад тэднэртэй юм гоё аз жаргалтай сэтгэл хөдлөлөөр дүүрэн тийм сайхан амьдраарай. За тийм мессеж илгээгдэж байна. За энэ болохоор одоо энэ мессежийг аваадах юм тийм ээ. Анатава юу гэнэ? Oh my god. Бүрэн боловсрсон одоо нэрс чимсний зурагтай байна л да. За тэгэхээр та бол ерөөсөө ингэж төгс. Тийм та бол төгс бурхны бүтээлээ. Одоо энэ амьдралд тийм чи бол ингээд нэг аль чадлаараа хичээж байгаа. Тийм ямар ч буруугүй хүн шүү гэж. Тэгээд ингээд энэ амьдралд тохиолдож байгаа жижиг сажиг одоо асуудлуудад тийм асуудлуудыг шийдэхийн төлөө бүхэл бүтэн амьдралаа битгий зарцуулаа гэж байна. Чи болохоор хангалттай хичээж ирсэн. Тэгэд өөрийнхөө энэ нөгөө нэг дотоодын гоо сайхандаа тий өөрийнхөө энэ байгаа байдалдаа тий одоо ингээд нөгөө нэг одоо ч тэр ирээдүйд ч тэр ер нь үргэлж чи бол төгс байсан гэдгийг хэлээд байна. Зарим талаараа бас би жаахан муу хүн байх мах ч гэж боддог ч юм уу заас нэг тиймэрхүү тийм юм орж ирдэг болоод нэг иймэрхүү мессеж ирээд байгаа юм шиг байна. Энэ түрүү энэ хүүхдүүдэд бас нэг зөөлөн ханд мандч гэдэг юм уу. За тэгээд тэр тал дээр л хэлээд энэ мессеж хоёр бас хоёулаа холбогдож орж ирээд байна л да. Чи бол нэг тийм эвдэрсэн буруу муу хүн биш ээ. Чи аль чадлаар энэ амьдралд хичээж байгаа шүү. Тэгээ аливаа асуудлыг шийдэх гэж ингэж бүхэл бүтэн амьдралаа битгий зарцуулаа. Тэгээд өөрийнхөө хичнээн одоо тийм хичээл зүтгэлтэй, тийм өгөөмөр үзэсгэлэнтэй гой сайхан одоо дотоод сэтгэлтэй, дотоод ийм сүнслэгчин чиний ямар сайхан бэлээ гэдгийг тий битгий мартаарай. Чи бол хангалттай гэж байгаа хгүй. Хангалттай гой үзэсгэлэнтэй ийм юутай сүнслэгтэй. Тийм болохоор одоо ч бас тэр үргэлж тийм ер нь хизээч дандаа тийм гоё байсан шүү гэдгийг танд нэг тийм сануулж мессеж орж ирж байна яг энэ дээр зөвлөгөө үзэр дээр болохоор. Зарим үед магадгүй нөгөө энэ ийм ажил төрөл хийдгээсээ болоод жоох юм тийм ядарч туцаад хүүхдүүдтэй ч юм уу магадгүй хангалттай тийм сайхан зан гаргаж чадахгүй жоохон ширүү хандцсан яав гэдээ бас эргээд ингэ боддог байж мэдгээр тийм зам байгаа байхгүй. Тиймэрхүү юм орж ирээд байна л да. Тэгэхээр хүүхд бол жижигхэн хүмүүс, ухаалаг хүмүүс тэднэртэй айлуулах тийм хөгжилтэй сонирхолтой байгаарай. Тэгээд чи бол үргэлж л аль чадлаараа төгсөөрөө хичээсэн шүү. Тийм. Тэгээ альваа нөгөө нэг юм юмыг ингээд хүлээж авахтай юм богинохон бодолтой биш юм ас холдон уртын одоо хүүхэд ч байсан ингээд нэг томорно тийм ээ. Би нэг хүүхэд ярьсан дээр хүүхэд дээр л ярьчих. Олон жишээ ярих тийм бас жоохон учраас. Тэгэхээр жишээ нь хүүхдийн жишээ болгоход хүүхэд дандаа жижигнэрээ байхгүй. Нэг мэдхэд л одоо өчнөө том болчин тийм их болохоор энэ нөгөө урт хугацаанд нь юмыг хараарай. Тэгээ өнөө маргаашийн нөгөө нэг богинохон хэтэрхий нэг юм богинохон бодолтой байж болохгүй гэж гэдэг нэг тиймэрхүү ажил дээр байсан ч гэсэн тийм богинохон бодолтой байж болохгүй аль болох урт хугацаанд нэмийг харж хийгээрэй гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ хэрв чи ядраад цуцаад туйл одоо ингээд хэцүүдэд байх юм бол байгальд гарч ирч хүчийг аваа. Чи хангалттай тийм одоо юу тахун
сүнслэг хүч чадал өндөртэй хүн. Хүний бие ядарна гэхээс илүү сүнс ядардаг байхгүй юу? Сүнслэг юм ядардаг, сүнслэг хүч ядардаг. Тийм болохоор таныг тэр эрч хүчийг сэргээж өгөх юм ерөөсөө энэ байгаль шүү гэдэг байгаа. Сайхан өндөр уулын оргил дээр гарах, энэ байгальд мой модонд гарах, энэ бүхэн чинь чиний энэ эрч хүчийг эргээд сэргээгээд өгөх учраас тийм ядарсан үедээ тэнд гараарай гэд. За тэгэд өөрийнхөө бүтээсэн сайхан болгоноороо та энэ баялагийг бүтээж өөртөө баялагийг бүтээж амьдрах. За тийм зорилготой энэ амьдралд иржээ гэсэн тийм сүнс байгаад байна. За ингээд 3 группийн уншилгаа хийлээ өн. Тэ. За ингээд уншлаг хүлээж авсан сонссон танд баярлалаа. Талархлаа. За амжилт хүсье.